Сонсдог түүх, дэд бүлэг, Баатар Жамуухын гашуун түүх. Зэйлэг хүйтэн улс бүх хувцсыг нь оргоо зогсохгүй, хайрч амьсгал авах боломж үл олгол. Үхэлдээ улааны урт тулснаа Жамуух сая л ойлголоо. Ингээд л үхдэг байж гисэн бодол толгойд нь эргэлзэж, ам хамраар нь ус эцэс төгсөлгүй ярихыг мэдвч зогсоож үл чадав. Гэнэт нэгэн гар түүнийг барин авч дээш сэллээ. Түүнээс хойш юу болсныг мэдсэнгүй нэг сэрэхэд ядуухан Монгол айлд эвтэж байх гэж. Тэмүгэ хаа та сая зангачихсан штэ. Одоо би нислэх ёстой хэмээн жаахан хүүний дүү сонсгов. Жамуух хүндийн харвал гэрт 3 эмэгтэй, өөрийн үе бололтой 2 хүү, арай бага насны 4-5 хүүхдүүд байхжээ. Жамуухын босхийг харсан эмэгтэй өвлөн үжим минь нөгөө хүсэрчж хэмээвэл гэрийн зүүн талд үйл мэтгэж суусан өвлөн үжим Жамуухыг хараад хачуун миний хүү Тэмүүжин ахаа дууд нэмэснэ Жамуухад хандан жаахан хэвтэж байгаад босхгүй яагаад вэ? Шүл удахгүй болчихно. Ингээд чи аль нутгийн хэний хүү билээ хэмээн асуув. Жамуух шүл гэсэн үг сонсмогцоо өссөнөө мэдэрч талархсан өнгөөр амийг минь амарсан баярлаа. Би бол Жадаран аймгийн тэргүүн хар хадааны хүү Жамуух билээ хэмээн хэллээ. Өвлөн үйлээ үргэлжлүүлэн мэтгэнгээ угсаа нэгт Жадаран аймгийн хүн байжээ гэж хэлэх зур модноос чирэг бедрүүн биетэй харцсандаа итгэл ханцундаа цог золбоо агуулсан нэгэн хүү орж ирэв. Жамуух тэр хүүг Тэмүүжин гэдгийг өвлөн үжний ярианаас гадарлсан тул атга нүж атгаж төрсөн алдарт Тэмүүжин чи амийг минь аварчээ. Ачигч нь үеийн үед мартахгүй хэмээвэл Тэмүүжин. Бусдаас ач тус ирсэндээ амийг чинь авраагүй. Ариун сэтгэл мөнх тэнгэр хоёрын хүслээр боллоо хэмээснэ. Таны нэр хэм блэ гэвэл Жамуухыг хариулахаас уртж Тэмүүлэн Жамуух гэдэг гисэн Жадаран аймгийн тэргүүн хүү гэлээ. Жамуух тэднийд 3 хонож Тэмүүжинтэй танил дасал болоод тэд удлыг гэртээ харихаар болжээ. Тэмүүжин Жамуухыг үдэн онон мөрөн үргээд хоёул тэнд мөсөн дээр шагаа харгаж наалав. Жамуух тоглох зураа Тэмүүжинд хандан нэрүүн монголчууд дотроос танай гэрийнхэнд л надад нотончлон хандлаа. Иймээс Тэмүүжин чамтай анд болоё хэмээн бодож байна гэж хэлбэл Тэмүүжин зөвшөөрч өөрийн хамгийн нандиндан хайрладаг цодгомл шагааг гарган андын бэлэгдэл хэмээн хүзүүнд нь зөвлөдөв. Жамуух баярлан би анд чамд анчны агсан 3 шагааг дурсгая хэмээгээд хүзүүнд нь зөвлөглөө. Жамуух Тэмүүжин 2 гар гараа барилсан сөгдөн суугаад хөх тэнгэр хөрсдөй дэлхийн хүн зогд бүгд сонстугай. Жадараны Жамуух боржигны Тэмүүжин бит 2 нэг газар нэг цаг төрөөгүй